Чингээ сая нэг Starbucks би түрүүн бичлэг хийж гэж хийгээгүй юм байна. За би хоёроор сая юм сормос задлаа. Энэ бол жижиг ширхэгтэй байна. За энд юм том ширхэгтэй байна. Энэ бол жоохон маягийн сормос юм. Наац бахад нүдний айгүй гоё харагддаг. Би өмнө нь бас юм. Энэ арай өөр хэлбэрээс асуусан. Тэгээд өөр би гэсний хавчаар авсан. Месси бам хийгээд амт. Тэгсэн чинь дэдийг нь юм хөөрхөн дүүхний боо гэсэн. Тэгээд 2-3 амжийн хавчаар авсан. Жижиг хавчаар надад ээж тэгсэн тохоо. Яа, дараагийн цагтаа харна шүү дээ. Би жоохон мадам юм аа. Одоо эндээс бас мадам хүчтэй гарах тийм энэ бол угаал хамшин хийдэг юм байна. Нэг гэртээ авсан юм аа. Нэмэх юм жоо бастай. Гэр ахвал жоо бастай юм байна. Тэгээ юу авсан бэ гэх юм бол төв авсан. Мадам цараа шиг байж юм. Эндээс гурав гэсэн юм. Тэгээд эслэг асаа кейс байсан. Гурав шиг асаа. Тэгээд аваад өн бас бүгдтэй өгнө. За одоо ингээд сайхан сүнхрэн дүүрэн ингээд дөрөв. Одоо энэ хайрцагтаа бүх хогнод хийгээд дөрөвөө хогооч орох шаардлагагүй болж байгаа гэсэн. Тэгвэл дөрөвөө хогоо орчихгүй. Дөрөнд байгаа хүмүүс ч байж шүү дээ. Хогтойгоо. Тэгээд сайхан гадаа. Ингээд одоо нэг хай. Я санчитон яв지. ийм гоё Dior, Burberry, LV, Tiffany Co. Тэбэрлэг байна. Хүмүүс айгүй зураг авах юм. Unboxing бичлэг гэлээ. За эхнийх нь шүү дээ. Би жоохон марзинууд авдаг заяа. Энд тэр хэрэг Монголд жоохон үдээдэг юм аваа явчих чадахгүй юу? 20 орнд юм хөнгөрчснээс гэж бодлоо. За тэнгуүл энд бол юу вэ? Air fryer-ын дотор идэг нэг удаагийн доонд тавьдаг цаас. За дараагийн нь болохоор энэ бол 2 жижигхэн дэс савх авсан байхгүй юу? Тэр юм шиг байна. Тэр нь бол хүүхдийн савх гэсэн. Нэг нь ягаан заяа. Нөгөөх нь цэнхэр. Харагддаг гэхдээ ямар ч хоёр сав. Хи. Толгой массажлдаг юм байна. Энд би аниг тасан. Ийм юм өгсөн байна. Бас нэг их массажлдаг. За энэ бол бас хятадын ангаах хүн сайн гэж тооцогддог юм. Нэг бүрхийний тас. Гэж цогтөг мэт шүү дээ. Дараагийн за энэ бол бүр марцын заяа. Би нөгөө бэлсгээд юм шиг чадахгүй.
Хүүхэн 70 градус байх юм болов уу? Өтгөн гарахад амар. Тэгэхээр нь дараа ингээд төшүүлдэг юм. Тийм байсан гэх. Тийм болж идэх. Зя ийм холбосон байна. Энэ бол 15 юуны хоол. Зя хэлээ. 6 цаг болж байгаа. Бүгд гомдож орно. Зя энэ бол миний хэвээ унаа. Цаа. Доо над шижмин юуна. Зя хөө нагаа яачи. Анхудаа барьж бичлэг хийж үзсэн. Жохо юу юм бэ? Монфожинд ирсэн байна. Хүмүүс маш их байна. Тэгээд амралтын үеинд таарсан байгаа учраас хөдөөнөөс бас аягүй их хүмүүс ирж бэж үздэг гэсэн. Яг тэр үеинд болж ах шиг байна. Ийм хүнтэй. Хойноос аягүй хүмүүс явж байна. Метро бас нэлээд хүн ихтэй байсан. Ихтэй гоё юм аа. За ийм их хүнтэй зам гарлыг том хотуудаас харж байна. Тэндээс амар их хүнтэй зам гарч байна. Жид хөдөлгөөн рүү явж орлоо даа. Арабикад ороод ирсэн байна. So aesthetic. Тэгээд нэг espresso tonic аваад уусан. Халууцаад жоохон ам цангасан байна. Би хөдөлгөөн баг болоо гэж бодсон чи яг үндэ их үднэ ирчдэгтэй зүгээр юмнуудыг гасамжуулаад метронд суугаа харахад болно. Urban Revival гэдэг айгүй гой хувцснуудтай дэлгүүр байдаг. Хятадд ирэх юм бол ороорой. Одоо эндээс палаж хайж үзье. Энд тийм юмнууд нь жоохон хятад охины стилтэй юмнууд ч байдаг. Жоохон aesthetic стилтэй тиймэрхүү юмнууд бас байдаг. Зэн бол миний өнөөдрийн outfit. Гадаа жоохон сэлхтэй байгаа болохоор савхи авсан онсон байлээ. Хувцснууд нь гоё. Тэснээ сайн материалтай учраас сунан эсвэл бөөсрөн гэсэн юм байхгүй. Тун давгүй байдаг. За энэ 199 гэж байгаа хгүй юу хүнүүд байна. Тун давгүй. Энд бас силкэн палаж байна. Энэ 299 гинэ. Тэснээ силкэн бас аюу аштайхан силк байгаа хгүй. За энэ хүний дэлгүүр нь лоос ихнэ. Нөгөө цэвэрхэн зэвэ. Одоо 2 онд авсан. Тэр хоёрыг хүмүүс ч үзлээ. Slayer jeans-ийн өмсөө гараад ирлээ. Доошоогоо урттахгүй амар аятайхан магаз. Тэснээ бүс нь ингэж харагдаж байна. Цайралт нь бас нэг зөвүүн цайралттай. Би бол 26-г өмссөн байгаа. Үнэ нь 369 буюу нэг Монгол мөнгөөр 200 сая гэнэ. Нэг white jeans байна. Өнгө нь нэлээд гүн цэнхэр өнгөтэй. Тэснэр шар орлоготой. Би бол 26-г өмссөн. Үйл явдлыг томдох маягийн бүхс нь ингэж харагдаж байна. Энэ бол түрүүнийхээ ариг үзгүй байна. За түрүүний дэлгүүрээсээ гарчаад Uniqlo ороод анагийн загсан юмнуудыг аваад одоо гарч ийн. Монфожингийн алдарт лед зурагт байна. Хүмүүс доор нь бас зураг авахгүй хүлээцгээгээл. Ард түмэнтэйгээ цуг метро руугаа алхаж байна. Би бол ингээд сайхан соло дейт аягүй хийдэг. Монголд хийж амждаг юм Монгол. Өдөр болгон завгүй. Энд ирэх юм бол яг өөрийнхөө би чи энд ч одоо хинч шүү дээ. Тэгэнгүүт яг л өөртөө цаг зав гаргаад хичээлээ хийх үедээ хийгээл зугаалах үедээ зугаалаад дэлгүүр хэсэх үедээ хийсэл за. Энэ нь бол яг надад нэг ёс нэг терапи болдог байгаа. За Бээжингийн дурсгалт газруудыг шоколадаар хийсэн байна. Энд цагаан арим байлээ. За энд цагаан армыг шоколадаар хийсэн байна. Хийц мэц нь бол тасархай л юм байна. Хүмүүс хурж үзэл энэ бол хурж үзэж болохгүй л гэсэн байна. За Монфожин бол line 1 дээр байдаг. Тэгээ line 1 line 8-тай холбоотой учраас маш болгоомжтой явах хэрэгтэй. Энэ бол Бээжингийн метроны зураг байна. Амжилттай шижмэн дээр ирсэн. Сая нэг метрод амжсан.
Нэг ялцахгүй бол хөлгөө ихтэй учраас гял суулаа. Одоо энэ шиг бол гайгүй дээ нэг үсрээл 8 минут алхаад хүрэх газар сургууль байгаа. За жиндоноос загсан хоол, энэ савх, бибимбапны соус, энэ дахианы махтай бараг л бибимбап. Өндөг нь гоё шаргацсан байна тий. Я метрод шилмэн дээр ирсэн. Одоо эндээсээ дугуйнаад дугуйгаасаа мишүүгээ боос. Яг гүрний ордуудыг хуушур хийдэг гэж хаддсан. Бизнес л хадсан. Яг хуушур мэдээ тэгээд хоёр гэсэн жижиг бууд үлдээчлээ. Hello. Unboxing хийлээ. За энэ бол утас тогтоогч байгаа. I'm so excited. Тэсний жоохон маягийн заяа гэрэл бил. За харцгаая. За би Osmo Pocket таахгүй тэрэндээ юм кейс авсан. За энэ бол гэрэл нь байна. За энэ бол алдарт утас тогтоогч юм. Энэ тэгээ жоохон маягийн билээ. Юм нисэж байгаа шиг. За энэ Osmo Pocket-ийн магнитик ингэж тогтоодог юм. Ийм зэрэг tripod-ын зодолж үзье. Бас хөрхөн хүнд юм байна. Оо. Бараг бэлэг задлууд ам шүү. Тэ. Нэг хог шиг юм нисээд тахна. За ийм цэнэглэгч нь байна. Оо. Энэ дээр юм зураг дарддаг юмтай байна. Нэг push гинэ. Цогцгүй дээ намайг. Push ихэр сулрах юм байна. Оо вау. Вау. Ингээд tripod. Тэн дээр уцаа тогтоо. Одоо үгүй. Гэрлийн задлж үзүүлэх юм марцсан байна. Гэрлийн цагаан хар гэсэн хоёр сонголттой. Байсны би харыг авсан. Тэ бас юм сертификат сонцтой юм байна. Ийм яд юм дээр удаан дард юм заяа. Дарлаг. Яа вау. Isn't it so cool? За энэ хамгийн тод нь за бүдөрүүлээ. Арай гоё. Яад хүмүүс гэрэл гэдэг учрыг оллоо. Ой. За нөгөө тал нь болохоор шар цагаан болд юм байна. Isn't it so cool? Oh my god. Энэ бол яг зөв purchase боллоо. I'm so happy. За би Lucky-наас ийм coconut-тай матч авсан. Одоо бүгдээрээ туршицээ. Энэ тийм гоё Lucky аим гоё юм даваа аягүй хийж өгдөг заа. Тэгэд гоё мерчүүд бас амар их гардаг. Анаас суулын Lucky амар nice заа. Гоё хүүхэнтэй. За. Дээрээ юм цагаан coconut
Түүний хөөс. За би жоох яагаад юм. Кокнотыг ондоо болж үзээгүй ч гэсэн батцахгүй. Тэгээд надад таалагдсан. Би багажаар хөтөлөд амар төвс нөхгүй. Тэгээд тэрнтэй жоохон төстөө батмач хамтаг гэж байна. Ийм гоё. Сэрүүцүүлж байна. За энэ бол highly recommended. Гэхдээ coconut water ууж чаддаг. Кафелаа гэртээ ондоо явахгүй. Зарим хүмүүс coconut water жоохон даваа маа гэдэг чинь. Тийм болохоор. It's quiety time. Дахиад юм ирсэн. Хамтдаа unboxing хийнэ. Би одоо марзан захиалсан яаж. За энэ бол ичтэй гэрэлтэй чих ухагч. Тэгээд бас 3D харагдаж марагддаг. Манай ихч чих ухах туртай гэж басан. Apple Watch-ны наалт. Дараагийнх нь бас утасны наалт байхад та баг. Тэндээ утасны наалт тэгээд цэвэрлдэг юмтайгаа ирсэн байна. Цавуутайгаа. Яа дараагийнх нь бас нэг марзан байгаа да. За энэ холохоос хамгаалдаг гутлын силикон. Яа дараагийнх нь хямцаа. Сормос хийдэг хямцаа гэж ойлгож байна. Яа энэ бол овоо ингээ хүн шиг байхгүй да. Тэгтээ миний яг анх авч ирснийг бол гүцгүй л. That's fine. Тэгэл үзчихээ. За энэ хоёр хог. За хятад TikTok буюу Douyin руу орохоо заяа ингээд юмнууд амар их зар сурталчилгаа бол тэдийг авал тэд болсон байна. Тэдийг авал тэд болсон байна гэж эндээс бас дахиад угаалгаад ийм гуйжуулдаг биеийн угаагч авсан. Чухам гуйжуулаад чухам сайн л гэсэн. Одоо энийг хэрэглэж үзнэ. Тэгээ дараагийнх нь би нэг гадаа задлсан. Утасны сэнгэлэгчний юм гадуурх хамгаалах кейс юм уу? Энийг бол анид авсан. Би Дашин airport дээр байна. Түрүүн хальт скинкер хийгээд тэгээд нарны төс төрөгцөн байгаа. Энд жоохон батга гарсан байгаа. Тэгсэн энийг бити таагаар би нэг гоё мэлгээд. За энэ бол Starbucks sea salt caramel latte ахгүй юу? За энэ бол өөрийнх нь өнө 42 янз заяа. Би энийг 28 янаар авсан байхгүй юу? Тэгээ энийг яаж авсныг мэдхийг хүсчихвэл комент үлдээгээрэй. Гоё хак зааж өгье.